За өнөөдөр эзний үгээс хамтдаа суралцсан. За баярлалаа ус гэсэн. За энэ ус бүгдээрээ ус руу харцгаая. Энэ аяган дуус хангалттай. Харин дүүрэн биш магадгүй. Бид нар өргөө кино театрт нэг үгээ алдчихад байдаг тийм үү? Гайхамшиг үргэлжилсээр байна. Бүгд хамтдаа надтай хамт хэлэхгүй. Гайхамшиг үргэлжилсээр байна. Дахиад хамтдаа хэлье. Гайхамшиг үргэлжилсээр байна. Гайхамшиг үргэлжилсээр байна. За хажуудаага хүнд хэлэхгүй. Гайхамшиг үргэлжилсээр байгаа шүү гэж. За би сая яагаад нөгөө усыг хэлсэн бэ гэхээр бид нар энэ ус хангалттай гэж хараад хэлэх нэг өөр, харин ус дүүрэн биш байна гэж хэлэх нэг өөр. Аль эсвэл нэг л аягтай ус байна гэж харах бас нэг өөр. Бодол гэдэг бол хүн өөртөөгөө харилцаж байгаа харилцаа гэж хэлдэг. Бид нар бодол гэж юу вэ гэж тодорхойлох юм бол өөртөөгөө харилцаж байгаа харилцаа юм. Бид нар бодлыг зогсоож чадахгүй. Бид нар өөртөөгөө харилцаар л байдаг. Тэгвэл хүний хэрхэн амьдрах вэ? Хаа хүрэх вэ? Хэр үр нөлөөтэй амьдрах вэ? Амжилт гарах уу үгүй юу гэдэг бол юутай холбоотой байдаг бол бодолтой холбоотой байдаг. Тэгвэл бид нар хэлсэн тийм үү? Бодол бол өөртөөгөө харилцаж байгаа харилцаа юм аа. Харин бидний үг хэл бол бид нар өөртөөгөө харилцаж байгаагаараа бусадтай харилцахдаа ашиглаж байгаа зүйл бол үгээр. Бид өөртөөгөө яаж харилцдаг шигэ бусадтай бид нар их тохиолдолд тийхүү харилцдаг. Өөрийгөө яаж хардаг шигэ бид нар бусдыг хардаг. Библиэд хэлсэн юм. Өөрийгөө хайрладаг шигэ эхнэрийгээ хайрлаарай гэж хэлсэн байдаг. Энэ яг асуултын нэмдэг байхгүй юу? Чи өөрийгөө яаж хайрлаж байна? Яг тэгжил чи хайрлах болно. Бурхан чамайг хайрладаг гэж чи харах юм бол Бурхан чамд өршөөнгүй ханддаг. Бурхан чамайг уучилдаг гэж харах юм бол хань ажилдээ тийхүү хандах бол. Яг хүн өөртөөгөө яаж харилцдаг шигэ өрөөл бусадтай тийхүү харилцдаг. Өнөөдөр би хуваалцах байгаа үг бол Христэд итгэгчдийн уралдааны талаар хуваалцахыг хүсэж байгаа юм. Та хүссэн ч хүсээгүй ч мэдсэн ч мэдээгүй ч бид нар бүгдөө уралдаанд гүйж байгаа. Христ итгэл амьдралыг юу гэж хэлдэг бол нэг цэгээс нөгөө цэг рүү явж байгаа гэж хэлдэг. Тэрээс биш ингэж давтагдаж тийм ээ өнөөдөр энэ удаа ингэж амьдраад дараагийн удаа арай өөрөөр амьдрч болох тийм сонголт боломж байгаа гэж Библи заадаггүй маа. Дэлхийн төв рүү аялсан гэд Дуэйн Джонсон кино байдаг тийм үү? Ам байдаг тийм үү? Нэг ам нь өгчхээр дахиад одоо цаана хэдэн ам үлдсэн бэ гэ гар дээр нь харагдчихэдэг. Амьдрал бол тийм биш юм аа. Тэгээ өнөөдөр бүгд хамтдаа Еврей номын 12-ын 1-р ишлэлээс хамтдаа харцгаая. Еврей номын 12-р бүлэг. За онцгой 1-р ишлэлийг хамтдаа уншъя. Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үүл мэт үлэмж их гэрч нартай тул альва саад дотгор ба амархан өргөддөг нүглийг хажуу тийш нь тавьж өмнөө тавигдсан уралдаанд дэвчээртэйгээр гүйцгээе гэж хэлсэн. Библи бидэнд уралдаанд гүйж байгаа гэж хэлсэн байгаа. Чи гүйж болно, гүйхгүй байж болно гэж хэлээгүй шүү. Харин уралдаанд гүйд. Тэгэхээр яах вэ гэх юм бол энэ уралдаанд дэвчээр хэрэгтэй. Христ итгэгчдийн амьдрал бол тийм ээ шудраг амьдралын зам дээрх урт марафон юм аа. Энэ замд ядрах үе, сорилт бэрхшээл, гонсоох, бууж өгөхийг хүсэх мөчүүд гардаг. Гэвч энэ бүгд нь биднийг зогсоох ус харин илүү хүчтэй болгох зорилготой байт юм аа. Энэ 12 дугаар бүлгийг цааш нь ингээд унших юм бол Бурхан өөрийн хайрладаг хүүхдүүдэд сахилгажуулдаг тухай хэлсэн байна. Тэр сахилгажуулалт нь бидний амьдралд ирж байгаа сорилт, бэрхшээл, зовлон, асуудлуудаар биднийг Бурхан сахилгажуулж байдаг. Бурхан надад хайртай учраас энэ асуудлыг Бурхан надад хайртай учраас энэ асуудлаар дамжуулан намайг улам хүчрхэгжүүлж байна гэж бид нэр харах юм бол бид нар энэ уралдаанд
төвчээртэйгээр гүйж сурна гэсэн. Орон нутгаар үйлчлээд өнгөрсөн 7 хоногт ч гэсэн орон нутгийн пасторууд очиж заагаад үйлчлээд хуваалцаад уулзаад ингэж их явдаг. Явх болгонд надаас хамаагүй ах, надаас хамаагүй ихч хүмүүстэй уулзаж тэдэнд зөвлөх болдог. Заримдаа их сонирхолтой. Хамаагүй ах мөртлөө надаас дэндүү жоохон хүүхэд дотор нь амьдраад байгаа ирчүүдтэй таардаг. Анда ах トゥ нараа, манай чуулганы ах нараа бид нар өөрсдийгөө хүлээн зөвшөөрөх нь бидэнд маш хэцүү байдаг. Тэгвэл өнөөдөр би эндээс биднийг амархан өргөддөг. Саад дотор тэгээ нөгөөх нь амархан өргөддөг гэсэн. Энэ хоёр бол хоорондоо холбоотой. Бидний амьдралд саад дотор ирлээ. Түрүү хэлсэн шиг хүн өөртөөгөө яаж дотоод харилцаа үүсгэсэн бэ? Харилцаж явж гин тэрүүгээрээ тэр саад дотгорд хандж яддаг. Өнөөдөр би юу хэлэх гэж байна гэх юм бол бидний уралдаанд төвчээртэйгээр гүүхэд саад болж идэг. Сүүдэртэй талаа бид нар мэдж, сүүдэртэй талаа яаж бид нар ухаалгаар зохицуулах байдлаар хуваалцах. За бүр арга удирдгчийн сүүдэртэй тал гэдэг бүр бүхэл бүтэн том онол, ном зохиол байдаг баг. Хичээлүүд байдаг. Удирдгчийн сүүдэртэй тал. За тэгвэл бүгдээрээ боож үзье. Бид нар харанхууд байгаа бол ямар ч сүүдэр гарахгүй. Тэгвэл сүүдэр байхгүй гэсэн үг үү? Үгүй. Сүүдэр байгаа. Ямар ч биетэд сүүдэр байдаг. Харин бүгдээрээ боож үзье. Нарнаас бид нар ингээд жаргаж байгаа юм уу? Манчаа нарнаас харах юм бол бидний сүүдэр хол тусдаг. Илүү нар ойрхон байх тусам бид нар сүүдэр бага байдаг. Өгөр бид нар бурхантай илүү бид нар ойр байх юм бол тэр хэмжээгээр сүүдэр бага байдаг. Нөгөө талаасаа бид нар илүү үнэнтэй ойр байх үед бид нар сүүдэр бага байдаг. Бид нар илүү гимшилтэй амьдрах үед сүүдэр бага байдаг. Сүүдэр их байхын хэрээр биднэрт айдас, түгшүүр, өөртөө эргэлзэх байдал, итгэлгүй хандлагууд биднээс гарч идэг. Та нар хэн нэгний талаар муулж, ховж ярих үед хүмүүсээс бид нар айх айдас биднэрт нэмэгддэг. Бид нар худлаа ярих тусам үннээс бид нар айдаг. Хизээ ичдэгдэх бол, хизээ мэдчих бол гэж айж явдаг. Тэгвэл үнээс ангижрах маш амархан. Нөгөө талаас одоо бурхан биднэрт өгдөг тэр нэгүсэл бол гимшил юм аа. Уучлалт гуйх юм аа. Намайг уучлаарай. Бурхан минь намайг уучлаарай гэж хэлэх явдал юм аа. За тэгвэл өнөөдөр яг энэ сүүдэртэй талын талаар би нэг хэд хэдэн зүйлийг таартай хуваалцъя. Сүүдэртэй тал гэдэг нь дандаа сул тал байдаггүй маа. Жишээ нь удирдгчийн хувьд хүчтэй тал нь хэтрэхээр сул тал буюу сүүдэртэй тал болдог байна. Та магадгүй маш хүчтэй аав бол, маш хүчтэй ээж бол заримдаа хэтрэхээрээ тэр чинь сүүдэртэй тал болдог. Би эндээс нэг жишээ хуваалцъя. Өндөр шаардлага тавьдаг удирдгч өндөр шаардлага тавьж амьдрдаг ирчүүд, эмэгтэйчүүдийн хувьд хэд шүүмжлэлтэй дарамттай болдог. Гэтэл амьдрал бидний хар биш штэ. Андаа бид нар нэгүүлсэнгүйгээр хүлээж авахаас өөр аргагүй байдаг. Өөртөө итгэлтэй удирдагч бусдын санааг сонсдоггүй бардам болдог. Хэтэрхээрээ. Би хүчтэй талыг хэлж байгаа шүү. Та мундаг хүчтэй байж болно. Гэтэ хитрэх юм бол та шүүмжлэлтэй юмыг дарамтаар хүлээж авдаг сүүдэртэй болж эхэлнэ. Хэрвээ та өөртөө итгэлтэй удирдагч бол тийм ээ сүүдэр нь яаж бий болдог гэх юм бол бусдын санааг сонсдоггүй бардам болдог. Би мэдж байна. Энэ хүн ер нь надад заах гээд байна. Энэ ер нь яахлаараа миний амьдралд оролцдог юм гэж бид нар бусдыг сонсдог. Бурхан надад өгсөн нэг гайхалтай ивэлийг би бас зөвхөн бусдад ашиглаад бусдын төлөө ашиглагдаасаа гэж хүсдэг. Тэр бол эхнэр маань сэтгэл зүйч штэ. Тэгвэл би ярилцаж, асууж яг энэ талаар энэ одоо сэтгэл зүйн талаар асууж, сонсох, бас сурах дуртай байдаг. Хариуцлагатай удирдагч хэтэрхээрээ сүүдэр нь яаж бий болдог вэ? Бүхнийг өөрөө хийх гэж оролддог. Илүү жижиг тажиг зүйлсүүдэд байнга оролцдог тийм хүн болдог. Магадгүй тийм ээж үү?
Танай хүүхдүүд угаасаа алдчихж сурна. Угаасаа заримдаа мэдхгүй. Гэтэл өөртөө итгэлтэй, тийм ээ, хариуцлагатай ээж бол алдаж болохгүй. Чи яасан бүтлгүй юм? Ингэж хүүхдүүдтэй зааснаар хүүхдүүд нь эргээд цаг нь ирэх үед тийм л ээж, тийм л аав болдог. Гэтэл аав ээж байна гэдэг бол удирдагч байхгүй юу? Аав ээж байна гэдэг бол ментор. Аав ээж байна гэдэг бол коуч байхгүй юу? Нэг юм бол одоо хүүхдүүд маань талбай дээр тоглож байна. Талбай дээр бэлтгэл хийж байна. Би гарч болохгүй. Зураас байгаа. Би тоглож болохгүй. Яг бол би ороод тоглоод би өөрөө ороод хийх юм бол магадгүй амжилттай байж магадгүй. Гэтэ би дандаа өмнөөс нь тоглож чадахгүй шүү дээ. Тийм учраас алдахыг нь, тийм учраас тийм ээ, сурахыг нь зөвшөөрнө гэсэн үг. Тэгвэл яа бидний дотор тийм ээ хүчтэй мөртлөө хүчтэй хүмүүст сүүдэр бас байдаг байна шүү дээ. Энийгээ тэнцүүлж, энийгээ татаж, энийгээ тийм ээ барьж тогтоож явахгүй бол ариун сүнсний гайхамшигтай нэгэн одоо үр жимс бол өөрийгөө захирах явдал шүү дээ. Мэргэн хүн бол өөрийгөө захирч сурсан хүнийг хэлдэг байна. Мэдээж би тийм ээ олон талаараа надад Бурханаас өгсөн чадвар, удирдагчийн чадвар байна. Гэхдээ хитрэх юм бол аюул болдог. Та санаж байгаа бол Библиэд яг ингэж сүүдэртэй тал нь ил гарснаас бол сүүдэртэй талаа хитрхий тавьж өөрийгөө хянаагүй, захираагүйгээс болж унсан удирдагч байдаг. Энэ бол Үззай хаан. Үззай хаан Израилийн мундаг хаан байсан. Бүтээл сэтгэлгээтэй. Тэр усан ориглооруудыг хийсэн, усны шугамыг татсан. Үнэхээр Иерусалим хот бол гайхалтай хот болсон байгаа. Энэ хаанаас болж. Гэтэл тэр яалаа хаан хизээж дахил өргөж болохгүй байхгүй. Дахилж хийж болохгүй. Бусдаа дахилч нар гэж байсан. Гэтэл Үззай хаан эфод өмсөд дахил өргөх гэж оролдсон байна. Бүр өргөсөн байгаа. Тийм учраас Бурхан түүнийг орхидог. 70 шилдэг тэр дахилч нар ороод Үззай хаанд хэлдэг. Та ингэж болохгүй шүү дээ гэж тэр сонсоог. Тийм учраас Үззай хаан уйман өвчтөй болдог. Яг тэр дахил өргөө гарч уйман өвчин тусдаг байна. Мириам бол хүчирхэг Магдалины удирдагч байсан. Мосегийн эгч. Тэр мэрэгэн ухаантай. Мосег бүр аварж амьд үлдээхийн тулд тэр гайхамшигтай бүтээл санаануудыг сэтгэн фараоны гүнж түүнийг олж авах юм байна гэд тэр сэтгэдэг. Библийг унших юм бол. Гэтэл тэр яалаа. Мосе ганцаараа л Бурхныг сонсдог юм уу? Бид ч гэсэн сонсдог шүү дээ гэж ард түмний дунд ийм хов живийг тарааснаас болж тэр уйман өвчин тусаж хуарангийн гадаа байх хэрэгтэй болдог. Библиэд ийм хүмүүс сүудэртэй талаа хянаагүйгээс болж, бариагүйгээс болж. Замдаа магадгүй хаан нараа, ээж нараа. Бид нар хүүхдүүд маань бидний өмч хизээч биш. Бурхны бэлэг. Бурхны бүтээл. Та нар боддоо. Бэлэг гэдэг чинь та ямар нэгэн зүйл хөдөлмөрлөө, та ямар нэгэн зүйлийг авч байгаа шагнал биш байхгүй. Бэлэг Бурханаас ирж байгаа бэлэг. Бурхан төр зур өгсөн бидэрт. Тэр өдөр би л мэдчихээн гэж харах юм бол бид нэр сүүдэртэй талаа илүү том болгож байгаатай адилхан. Дараа нь харах юм бол цаашаа дахин харах юм бол өөрийн дотоод асуудлаа яг энэ тийм ээ шийдэгдээгүй дотоод асуудлууд нь сүүдэр болж идэг байна. За маад өнөөдөр би жоохон сэтгэл зүйн талаар юм яриа. Зарим хүмүүст маш сонирхолтой санагдаж байгаа. Удирдагчийн хувьд, аавын, ээжийн хувьд шийдэгдээгүй шарах, дотоод айдас, бардамлын асуудал нь сүүдэр болон илэрж идэг байна. Зарим хүмүүс үнийг эгоч гэж ярьдаг. Ер нь бол хүнд эго байх хэрэгтэй. Гэхдээ хаана гаргах вэ? Хаана би захирж явах ёстой? Хаана би татчих ёстой вэ гэдгээ мэдэх ёстой. Баталгаагүй мэдрэмж гэж байдаг. Нэг гэх юм бол өөрийгөө хинбэ гэдгээ байнга батлах гэж оролддог байдал нь сүүдэр болж идэг. Би хийсэн. Би тэгж хэлсэн. Би энийг хэлсэн байхгүй юу? Тэгсэн чинь тэр хүн миний хэлсний дагуу хийгээд амжилттай болцсон. Би тэгж заадаг байсан байхгүй юу? Ер нь энэ байгууллага гайгүй явж байгаа чинь би байхгүй юу? Би хэлсэн байхгүй юу? Би зөвлөсөн байхгүй юу? Би ментор шүү дээ. Чи мдээгүй мө? Би пастор шүү дээ. Чи сонсоогүй мө? Би яг өнгөрсөн 7 хоногийн номлол дээр энийг ярьсан чи нэг сонсоорой. Одоо жаа. Би нөхөртөө магадгүй ихнэрүүдээ би чамд хэлээ үсттэй. Үр хүүхдүүдээ би чамд хэлээ үсттэй. Гэт бид нар өөрсдөө зөндөө мартдаг.
Би. Энэ бол баталгаагүй мэдрэмж. Та багада хүлээн зөвшөөрөгдөж байгаагүй учраас. Та багада хамгийн сайн хийх гэж хичээсэн боловч хинж түүний чинь магтаж сайшаагаагүй учраас. Сурах гэж маш их хичээсэн, даалгавраа хийх гэж маш хичээсэн боловч багш чинь ч үнэлээгүй. Эргэн тойрны хүмүүс чинь үл тоодог байсан учраас бий болсон баталгаагүй мэдрэмж юм аа. Тийм учраас би. Энэ хүмүүс дотор маш амархан бий болдог сүудэр гомдол. Амархан гомддог. Надтай арай өөр харилцаад байна. Эхнэр чи намайг үл тоогоод байна. Аавыгаа хүндэлсэнгүү. Надтай чи ингэж харилцлаа. Энэ бол сүудэр шүү. Энийг хань ижил гэр бүлийн сургууль үйлчлэл зөвлөгөөн дээр ч ярьдаг. Яг ингээд хоёулаа бие бинийгээ сороо шиг хоёул нөрөө сороод хийчихэд хов хоосон зүйлийг сорж байгаатай адилхан гэж хэлдэг. Яагаад гэвэл таныг дүүргэж өгөх, таныг хүлээн зөвшөөрч өгөх, таныг тэр шахнаас чи эдгээх хүн хань ажилч юм биш. Бас үр хөвгтүүд ч юм биш. Тийм зоригтой ч төрөөгүй тэд нар. Харин биднийг эдгэж чадах, биднийг дүүргэж чадах нэгэн бол Бурхан юм аа. Дараа нь би энэ талаар хуваалцах. Ийм дотоод асуудлаа шийдээгүй хүмүүс шин санаа өөрчлөлтөөс зайлсхийждэг. Өрсөлдөөнч байдал их гаргаж идэг. Өдөөгч хүч нь бусад хүмүүс байдаг. Бусад хүмүүс хийгээд байгаа учраас. Бусад хүмүүс ингэж байгаа учраас. Бусад хүмүүс худалдан авсан учраас би хоцорчихгүй дээ. Би үлдчихгүй дээ. Би амжилтгүй хоцорчихгүй дээ гэж айждаг. Бид үлэн жинхэнэ амжилт бол тууштай байдал юм аа. За натан тэр зарим сая хаалга онгоох үед анзаараа сонсоогож магадгүй шүү заяа. Жинхэнэ амжилттай байдал. Тууштай байдал. Тууштай байдал шүү. Хүмүүсийг айлгадаг, үр хүүхдүүдэд айлгадаг яг тэр байдал нь илүү бүтээлч байдлыг өгүүлждэг. Хүмүүс алдчихсан. Та нар гэрлийн энэ гэрлийн ламп бүтээсэн Томас Эдисоны нэг алдартай үг гэдэг тийм үү? 10,000 удаа бараг оролдож үзсний дараа хэлсэн үг гэдэг. Би гэрлийн ламп яагаад ажилддаггүй болохыг мэдлээ. Одоо ажилдаг болохыг мэдэх нь үлдлээ гэж. Тэр маш их алдаа. Бид нар бүгдөө тэгжил яваа. Одоо ч өөрийгөө мундаг хийж энэ гэж бодно. Магадгүй 5 жилийн дараа эргээ харахад зөндөө алдсан байна шүү дээ. Зөндөө алдаа гаргасан байна шүү дээ. Би буруу ярьсан байна. Би мэдгүйгээсээ бол зөндөө буруу юм хийсэн байж дээ гэж харж байна. Тэгвэл тэр өөрийнхөө дотоод асуудлаа шийдээгүй хүмүүс тодорхой бус байдлыг бий болгож байдаг. Үндэ хараарай. Өнгөрсөн хугацаанд залуучуудаа үйлчилж явах үед ийм тохиол байдаг. Яавал би яг сайн хийсэн гэдэг нь ерөөс маш хэцүү. Яагаад тэгэхээр гэр бүлийн ээж аав нь ерөөс яг яавал чи сайн хийсэн гэдэг тодорхой юм байхгүй. Өнөөдөр уурд бол муу хийсэн бүх юм. Өнөөдөр сайхан сэтгэл санаа сайхан байх юм бол чи сайн хийсэн. Ерөөс яг яавал сайн хийсэн гэдэг нь тодорхойгүй харилцаатай учраас бүгд маш төөрөлждөг. Өөрөө ч төөрөлждөг. Магадгүй би яг энэ хүн шиг байвал амжилттай байх юм байна. Дараа нь нөгөө хүн шиг байх юм бол би амжилттай байх юм байна. Гэл төөрөлдөл өгдөг. За хараарай. Өнөөдөр Монголд маш их бий болдог зүйл бол хүүхдүүдэд хүрээгүй амжилтандаа хүрэх гэж мөр уйд сойж байгаа хүмүүс шиг л байдаг. Тим олимпиад ийм юм, тим юм хүүхэд хүсээгүй байдаг. Миний нэг зарчим бол би хүүхдүүдээс асуудаг. За чи энэ олимпиадад орохыг хүсэж байна уу? Ормооргүй байна гэвэл би оруулдаг. Магадгүй ингэж байгаагаараа олон хүүхдүүд хоцорж иж магадгүй. Зүгээрээ. Угаасаа тэд нар амжилттай байх ёсгүй байхгүй юу? Та надтай хамт хэлэхгүй юу? Миний хүүхэд амжилттай байх ёсгүй. Тийм тэгж бүтээгдээгүй. Зүгээр л хайрлагдаж хамт байж гоё байхаар бүтээгдсэн Бурхан. Бурхан бидийг тэгээсэ гэж хүсэж байгаа. Тэрээс биш хүрээгүй хоригддог хүрэх гээд ерөөсө сойгоод ерөөсө байнга зовоогоод яг ийм өдөрдөгч байх юм бол ажилчтан ч тэгэж харагдана. Энд нэг юм хийж гин хүн.
Тэгвэл нөгөө хийгээгүй байгаа хүмүүсийг хараад хэцүү болоод эсвэл би өөрөө нэг юм хийж байна. Тэгвэл хийхгүй байгаа хүмүүсийг хараад тавгуутаад хэцүү болоод ер нь хэн хийгээд хэн хийдэггүй юм гээл. Гэтэл амьдрал маш шударга. Хийсэн бүтээсэн тэр хүмүүс нь баадгүй тийм ээ баялгуудыг эзэмшиж залхуурсан хүмүүс нь хойнуулж. Тэгээд бид нар тэгээд өмнөр нь ороод тэгвэл сүүдрээ мэдсэн. Би ямар дотоод асуудалтай. Миний дотор ямар шарах, ямар айдас, ямар баталгаагүй мэдрэмж үү. Энэ баталгаагүй мэдрэмжүүдийг identity crisis гэж хэлдэг. Гэх юм бол би хинбэгийн ямарл өөрийгөө таниулах гэж, өөрийгөө мэдүүлэх гэж оролдож идэг. Би хинч биш гэдэг одоо мэдрэмжээс маш их айж идэг. Тэгвэл сүүдрээ таньсан хүмүүс, сүүдрээ мэддэг, намайг амархан өргөддөг. Тэр саад дотгор. Тэр намайг амархан унгаадаг зүйлсүүд юу вэ гэдгээ мэддэг хүмүүс бол хүчтэй хүмүүс юм аа. Илүү даруухан, илүү сонсдог, илүү оновчтой шийдвэр гаргадаг, итгэл төрүүлдэг хүн болдог байна. Би энэ тал дээр сул шүү. Би энэ тал дээр надад сүүдэр бий болох аюул байгаа шүү гэдгээ мэддэг байх юм бол энэ бол даруй байдал юм. 2 дугаар ишлэл Еврей номын 12-ийн 2 дугаар ишлэлийг харах юм бол итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгс болгогч Есүсөд харцгаая. Тэр бол бидний үлгэр дуурайл. Тэгээд тэрээр өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон загламайг дэвтсэн бөгөөд Бурхны сэнтийн баруун гарт заларсан юм аа гэж байгаа. Есүс баталгааг хайгаагүй. Тэр зорилго руугаа даруухнаар алхажсэн. Магадгүй хүн болгон хаан болохыг хүсдэг байсан бол Есүс хүн төрлөختний төлөө загламайг чиглэж ирсэн. Тэр тийм ээ бусдаас ирж байгаа гутамшгийг эс тоомсорлсон байна. Энэ байхал зүйл. Энэ угаасаа байдаг. Хүмүүс надад тэгж ярьж л байдаг. Хүмүүс надад ингэж хандж л байдаг. Жинхэнэ төлөвсөн хүн бол ялагдаж сурдаг. Магадгүй ингээл машин бариад явж байгаад урдуур хүмүүс сэргэлэнтэй дайраад тэгэл бид нар сайхан ялагдаад явъя. Ер нь очих байгаа газараа очих нь чухал болохоос биш тэр хүнээс төрүүлж очих нь ямар ч танихчгүй шүү дээ бид нар. Тийм үстэй. Хайл уурлаад бухимдаад энэ өстө урдуур орчлоо гэл. Ер нь манад чинь мундаг хүн гэх юм бол ийм сэргэлэнтдэг хүнийг хэлэх гээд байдсан шүү дээ. Ингээл дундуур нь сүлжиж мүлжээд хэвээр хүмүүсийг хохироогоод өчигдөр би сонслоо л да. Монголд сүүлийн 5 жилд 11 мянган хүүхэд амиа алдсан байна шүү дээ. Тэрний ихэнх нь хотын одоо буруу тэр жолоодлогоос болсон. Зам тээврийн ослоос болсон. Та нар бол 5 жилд 11 мянган хүүхэдгээ бодлоо. Тэгэхээр юу хэлээд байна вэ? Бид нар зорилгодоо хүрэх нь чухлаас биш хэн нэгнээс төрүүлж яах гэдэг. Марафон гүйлт гэдэг бол төрөөснөө чухал биш, барайндаа хүрснөө чухал байхгүй. Бидний чамд уралдаан байгаа. Өөрт чинь зориулагдсан уралдаан байгаа шүү. Тэр уралдаанд л төвчээртэй гүү. Тэр уралдаанд Есүс төвчээртэй гүйс юм аа. Хүмүүс түүнийг зүгчээсэн, хараажсэн, буруутгажсэн, Бурхны хүү биш чамааг ямар Бурхны хүү гэдгийг янз бүрээр хэлсэн. Тэгээ Есүс тэрийг батлах гэж хизээч тэр хариу үйлдэл үзүүлж байгаагүй. Бүр тэр тусмаа дагалдагч нар түүнээс урвсан, дагалдагч нар түүнийг үгүйсгсэн. Тэсэн ч тэр би бол аврагч, би бол месиа, би бол Бурхны хүү байна гэж өөрийгөө батлах гэж оролдоогүй. Харин түүнийг тех тусам яасан бол Бурхан аав баталсан баг. Яг үндэ Бурхан биднийг өргөдөг. Бурхан биднийг хүндэлдэг. Бурхан биднийг хүндлэх хэмжээнд болгодог. Бурхан биднийг хүмүүст хүлээн зөвшөөрүүлдэг. Бурхан бидний өмнөөс тулалддаг гэдэг үг байдаг. Бурхан бидний өмнөөс дайддаг. Тийм учраас бид нар заримдаа ялагдаж сурах нь мэрэгүү ухаан байт юм аа. Юу нэ ирчүүд байна. Та нараа магадгүй хэрэлдэл байлгүй дээ. Тэ? Эхнэр өдөр чинь хэрэлдэн штэ.
Гэтэ нэг бүр дэндүү сурсан. Одоо энэ номлол онлайн тагна олон хүмүүс, олон эрчүүд, гэр бүлүүд ивэл болоосоо гэж хүсэж байна. Ер нь баг адилхан байх гэж бодоод би хэлж байгаа шүү. Ялалтыг их нэртэй л өгчих зүгээр. За яа. Алстаа бол ял шүү зэ. Энд чи ялалт. Яг үндэ жинхэнэ ялалт хамтдаа үлдэх байхгүй юу? Гэр бүл хамтдаа илэг бүтэн амар тайван үлдэх нь жинхэнэ ялалт байхгүй юу? Зүгээр тэр нэг хэрүүлдээр ядагдаад үлдчих заяа. Хамт ажиллаж байгаа хүмүүсийн дунд харилцаанд зүгээр ядагдаад үлдчих. Өөчөд гуугаад үлдчих. Алстаа та ялна. Алстаа танаа хамт олон ялна. Ийм нэгдэлтэй хамтдаа ажилдаг хамт олон болно. Таныг өгүүлдэг болно. Та яг тэр цавуушг нь хүн байх болно. Амар тайвныг тогтоогч хүн өрөөлтэйгээ үстэй. Тэрээс биш ялж идэг. Үг хэлэн хурц тийм хүмүүс өрөөлтэй гэж хэлээгүй үстэй. Амар тайвныг тогтоодог хүн. Тийм ч бас ирж үдэ. Зүгээр л тэр энийг ингэрөөсөө та нар амьдралынхаа хууль болгочихсон. Бууж өгнө. Сүүлийн үгийг их нэртэй үлдээнэ. За хэлж сүүлийн үгийг их нэртэй үлдээ тэгээд дотроос ингээ ярмаар байсан ч гэсэн дотроос ингээ хариулт өгмөр байсан тайлбар өгмөр байсан ч гэсэн үлдээч гэсэн. Гэтэ харамсалтай нь би энийг нэлээд хэдэн жилийн өмнө мэдсэн ч гэсэн хийгээгүйгээсээ бол зөндөө ялагдсан. Ялж байгаа юм санагдаж байгаа байхгүй. Гэтэ эцэст нь ялагдж байгаа. За тэгвэл биднэрт байдаг сүудэртэй тал биднээс хийж өөрчлөгдөхгүй. Байхгүй болохгүй. Бид нар хүн. Тэгвэл бид нар яаж энэ сүудэртэй талаа бид нар мэдж, хамгаалж, өөрийгөө захирч, уралдаандаа дэвчээрдэг хөөх вэ? Би хоёр чухал зарчмыг хуваалцъя. Нэгдүгээр бид нар эзэнтэй цаг өнгөрүүлээрэ. Марк 1:35 дээр ингэж хэлсэн маа. Марк 1:35 дээр. Үүр шөнөөр тэр босоод гадагш гарч зилүүд газарт очино. Тэндээ залбирч байваа гэжсэн байна. Энд дээр хараа. Залбирдаг байваа гэдэг дандаа давтамжтай хэлээгүй байгаа. Есүс магадгүй тэр шөнө залбирхаас өөр аргагүй тэр сэтгэл дотор нь байсан баг. Хэцүү байсан баг. Тэгм учраас тэр хин нэгэнд ярихаас идэггээр бурхан аавтайгаа очиод сэтгэлээ уудлан ярьсан. Таныг хүн 100% хизээж ойлгохгүй. Тэгм учраас Давидын удирдлагын амжилттай талд дандаа бурхан дуудалдаг байсан. Тэстэ хэлмээр байгаагаараа бурханд хэлнэ. Тэгээ дараа нь тайвшраад талархаад тунхагладаг байсан. Тэгсэн ч та бол миний эзэн, та надад амралтыг, та надад ялалтыг өгөх болно, та надад хайр инэрлээ үзүүлэх болно гэд Давид тунхагладаг байсан. Лук 5:15-аас 16 харах юм бол ингэж хэлсэн. Гэвч түүний тухай зар улам газар авч асар олон хүн түүнийг сонсох мөн өвчнөө эдгээлэх гэж хуран цуглаж харин тэр эзгүй зилүүд газар руу дайжин явж залбирдаг байлаа. За яг одоо энэ үгэн дээр нь хараа. Лукийн 5:15-16 дээр шүү дээ. Залбирдаг байваа гэж хэлж байгаа шүү. Энэ дадлын тухай шүү. Хүмүүс тойроод бүчээд амжилттай болоод станаар бүх юм амжилттай болж санагдах үедээ яадаг байсан бэ? Энэ амжилт хамгийн чухал нь биш шүү гэдгийг мэддэг байсан. Яваад сэтгэлээ амар тайван болгоно. Бурханаар дүүргэнэ. Дуул 16-гийн 8 дээр байгаа шүү дээ. Би эзнийг үргэлж өмнөө тавьсан гэж Давид хэлсэн. Тийм учраас тэр амжилттай байсан. Тэр тууштай байсан. Эзнэр дүүргэгцэн. Бид ингээд завгүй давхгаал ятдаг гэсэн. Хүн болго энэ тэндээс яриад би сая ингээд одоо орон нутагт дүүжлээ явж байгаад бас л дахиад одоо заах, үйлчлэх урилга авсан. Тэгээ би машин дотор явж байхдаа залбирсаар байсан бурхан минь. Харин татгалцаа юм байсан. Яа тэгэхээр бурхан надад сүлийн үе зааж байгаа хгүй. Бараг 3 сар, 2 сарын өмнөөс төлөвлөөгүй л бол ийм урилгад татгалцаа. Гинтийн юмд битээ. Чам төвлөрөх ёстой зүйл байна. Хийх ёстой чухал зүйл байна. Учир та нар ч гэсэн итгэлийн ах дүүсээ тэр өдөр гинт гарч ирж байгаа уулзалт. Тэр өдөр магадгүй ингээд өгөө тэгээд өгөөч гэж байгаа зүйлд бодж хариулах хэрэгтэй. Есүс бол юу чухал вэ гэдгийг жоохон зайдуу очиод бодоод төвлөрдөг гэсэн. Тэр яг үндэ маш олон хүмүүст хүлээн зөвшөөрөх танигдаж алдарших нь түүний зорилго байгааг. Бурхан аавын хүслийг биелүүлэх нь түүний зорилго байсан. Ер нь сүрэл, буруутгал тийм ээ асуудлууд гинтийн ирдэг. Гэхдээ гинтийн ирдэг мөртлөө нэг асуудлын хувьд бид нар дэндүүх стресстэй байдаг. Стресстэй учраас өөрийгөө захирч чадахгүй
гаргасан зан аашууд маань бидэрт маш том хохирлыг авчирч идэг. Бид нар ингээд стресстэйг мэдээлэл идэг. Энэ сүүдэртэй талын энэ удирдлагын тал дээр энэ сүүдэртэй талаа одоо захирж явах ёстой тэр нэг гоё юм байдаг байхгүй юу? Өөрийгөө анзаарах цаг гаргах гэж хэлдэг. Яг саяныхтай адилхан. Эзэнтэй цаг өнгөрүүлж байгаа нь өөрийгөө анзаарж байгаа байхгүй юу? Би юу нь яагаад вэ? Би эзэн хамгийн сүлд гимссэн бэ? Миний дотор ямар гим нүгэл байгаад байна? Би юу бодоо яваад байна? Би ямар зан ааш гаргаад байна? Би өөр нь хүмүүст амлчаад амснаа биелүүлэхгүй байна уу? Би хүнд өртөө байгаад байна. Өөрийгөө анзаарах хэрэгтэй. Дараад нь харах юм бол хоёрдугаарт нь эзэнтэй эхлээд цаг гаргасан тийм үү? Хоёрдугаарт нь одоохондоослаа за. Зүгээрээ. За, хоёрдугаарт нь бидний хувьд энэ сүүдэртэй талаа хянаж зөв явахад уралдаандаа төвчээр түүхэд тусалдаг зүйл бол нөхөрлөл юм аа. Өнөөдөр маш олон хүмүүс олуулаа байгаа юм шиг мөртлөө ганцаардж байгаа. Хэн нэгэнтэй өрнүүлэх чин сэтгэлийн яриа байхгүй байгаа. Тэгвэл би танд хэлье. Та өөрөөсөө их хэл. Ментортой бол. Хуваалцдаг итгэлийн найзтай бол. Иврэ номын 10:24-25 дээр ингэж хэлсэн байна. Иврэ номын 10:24-25 дээр хайр болон сайн үлсийг бадраахын төлөө нэг нэгний анхаарч хамтран цуглахыг умартан зуршил болгосон зарим хүмүүсийг үл дагаж харин нөгөө өдөр ойртож байг харах тусмаа бие биенээ улам илүү зоригжуулъя гэж хэлж байгаа. Зарим хүмүүс нь хамтран цуглахаа бүр умартал болгоцсон. Зүгээр нэг зуршил болгоцсон. Ирээл цугладаг. Тэгээ нэг хитгэн үг яриатай. Тэгээд багхгүй. Тараа явдаг. Харин бид нар өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. 7 хоногийн дундор итгэлийн найз нөхдөдтэй бол ментортой бол таныг үргэлж урагшин татдаг зогсож болохгүй шүү. Урагшлах ёстой шүү гэдэг урагшин татчихдаг ментортой бол. Яагаад гэх юм бол ментортой байна гэдэг тавгуу төлдөг байхгүй юу? Яг л өсөлт өөрчлөлтийг шаардж байгаа учраас. Гэт бид нар тэр тавгууд байгаа чинь юу руу дараа нь аваачих вэ? Комфорт зон буюу тав тухтай байдал улам шигтгэж чинь туслана. Тэгвчээс өөрийгөө тавгуутуул сурах. Энийг бол англиар challenge гэж байгаа шүү дээ, тийм үү? Өөрийгөө сорих. Өөрийгөө яг одоо миний байгаа нь эцсийн байх ёстой газар биш шүү гэдгийг чинь мэдүүлж идэг хүний тухай хэлж байгаа. Өсөх ёстой. Өөрчлөгдөх ёстой. Хөгжин дэвжих ёстой гэдгийг чинь сануулж идэг тийм хүмүүстэй болоорой гэж хэлмээр. Хэрвээ тийм хүмүүс байвал талархаарай. Энэ ямар ядаргаатай, ямар хэцүү ингэж битгий харж байгаарай. Би одоо дасгал хийж байгаа. Фитнес яваад дасгал хийж. Наа ингээд хэцүү болгодог хүмүүс надаас илүү хийгээд байгаа хүмүүс аахгүй. Дөнгөж нэг орж ирэл яг яаж хийхээ мэдэхгүй багшаа энийг яах юм аах юм гэж байгаа хүнд бол гоё харагдаад байгаа байхгүй. Би тэднээс илүү мундаг юм шиг. Гэтэл надаас илүү байгаа нь надад чаленж өгч байгаа байхгүй. Би дэвчээртэй байх хэрэгтэй. Би өөрийгөө яалах хэрэгтэй. Би тасгалаа дуусгах ёстой шүү. Би хийсэн шиг хийх ёстой шүү гэдэг чаленжийг өгч байгаа. Магадгүй би тэрийг би ямар энэ шиг завтаач биш ямар. Мэдгэцгүй байж тийм үү? Ингээ үгүйсэх юм бол. Би ямар энэ шиг олон сар явсан ч биш. Үгүйсэх юм бол бид нар суралцахгүй. Сүүдэр маань улам томорсоор авах. Бид анаас асуумаар. Юу таны амьдрал саад болсоор. Юу таныг амархан урагцаар. Тэрний хүчийг нь, тэрний тусаж болох сүүдрийг нь багасгахад амархан юм хүлээн зөвшөөр. Эзэнтэй цаг өнгөрөөл. Итгэлийн гайхалтай хүмүүстэй нөхөрлөөрэй. Заавал танаас ах ихч байх албагүй дүүч байж болно. Таныг одоо байх ёстой цэг чинь хамгийн сүүлийн байх ёстой цэг биш шүү гэж сануулж урагшин татчихдаг хүмүүстэй байна. Манай чуулганы гайхалтай юмд бид нар сэтгэл зүйчтэй шүү дээ. Би өөр хүмүүсээс, өөр байгууллагын удирдагч нараас, өөр хүмүүсээс энэ магтаал сайшаалыг сонсдог. Манай ажилчин ингэж уулзаад, ингэж зөвлөгөө аваад, ингэж гайхалтай өөрчлөгдлөө. Манай чуулган ашиглаарай. Мэдээж энэ сэтгэл зүйн зөвлөгөө авна гэдэг бол төлбөртэй. Юу гэж зүгээр байх вэ? Энд чинь хүний маш их
цаг зав хөлс хүчээр зориул сурсан эрдэм ном боловсрол байхгүй. Тэрийгээр хүмүүс ажиллаж байна. Хүмүүст үйлчилж байна. Тэгвэл таны дотор тэр өөрчлөлт ирэх юм бол асар том тесрэлт болох байхгүй. Асар том тесрэлт. Та нар Дуэйн Джонсоныг жижигхэн хар залуутай тоглосон кино мэддэг байх. Дуэйн Джонсоныг сургуульд байхад нь лаг мундаг хүүхэд байсан. Гэхдээ нэг удаа ичгүүрт ордог. Тэгээ тэрнээсээ болоод яг тэндээ үлдчихдэг. Тэгээд айгүй гоё биеттэй том залуу байсан чинь нэг жоохон өгчгөл амьдраад иддэг хэрэгсэн. Гэтэл нөгөө нэг жижигхэн харан түүнийг өөрчлөлтөд нь тусалдаг баг. Яг тэр шиг бид нар ингээл гаднаастаа ингээл ядагдчих болохгүй шүү гэл мундаг магадгүй өстэй эрдэм ном хөөгөл босрол тэгээд дотор маань өөрчлөгдөж байдаг. Дотор зан чанар. Дотор өөртөөгөө нөгөө харилцаж байгаа бодол дотор маань өөрчлөлт болдоггүй. Тэр маань та нар харах юм бол Саул Израилийн ирчүүдээс өндөр байсан гэж хэлдэг. Тэр үнэхээр царайлаг, үнэхээр мундаг залуу байсан гэж хэлдэг. Хаан байхаас ч аргагүй юм шиг. Тэгээ дотор нэг жоох хүүхэд байгаадсан. Би бол Бинамин оогийн. Би бол өчүүхэн. Би бол сул дараа. Харж аваад яг тэр нь хүнээ сайхан айдас бүдрэхэд өргөдөг. Хүнээ сайхан айдас бүдрэхэд өргөдөг. Ард түмэн дахил өрөхгүй бол явах гэдэг штэ гэдээ өөрөө дахил өргөчдөг. Амалек бүгднгийн устгаараа гэж хэлгээд хүмүүс тарганыг авч үлдээл та гоё байж та энийг битээ. Хүмүүсийг сонсоод тарганыг аваад үлдчихдэг. Хизээ нэгэн өдөр энэ асуудал сүүдэр болон бидний амьдрал гарч ирдэг. Харин хүлээн зөвшөөрөөд тусламж авсан бол, хүлээн зөвшөөрөөд эмчилгээ авсан бол ямар хүчрэхэг мундаг хаан байх байсан бол. Тэгвэл өдөрөө Саул гэж хардлаггүйгээр. Тэгвэл би ямар байна? Миний дотор ямар байна? Есүс бол бидний үлгэр дуурайл. Амен. Есүс бол замаа дуусгасан, итгэлээ сахисан. Тэр ирээдүйн баяр хөөрийн төлөө үнэхээр дэвчээртэйгээр уралдаандаа гүйсэн. Тэр ийхүү гүцгий. Хүн таныг нэг хүсээгүйгээр чинь дуудаж хэлэх үед өрүүлддэг байвал Есүсийг санацгаая. Тэр Бурхны хүү штэ. Тийм. Давидыг санацгаая. Авсалом тэрслэн хаан болох гэж оролдох үед Давид гутлаа тайлаад хөл нүцгэн Голготын толгод руу тэр өгсөн гэж 1-р Самуэлийн 15-р бүлэг дээр байна уу? Бичсэн байдаг. Давид хаан болох нь түүний эцсийн зорилго байгаагүй. Тэр Бурхантай хамт амьдраханд эцсийн зорилго байсан. Бурханаар өргүүлэх нь. Бурханаар хаан суудлаа баталгааж болох нь түүний нэр төр юм аа. Хамтаа залбирая.